За бүгдээрээ самбай цаана өглөөдөр орой мэндийг хүргэе. Бид эргээд топик шалгалттай холбогдлолтой хичээлээр эргээд уулзах гэж байна. За өнөөдрийн хувьд болохоор багш та хэдтэй зориулаад топик 관용어 буюу топикт түгээмэл гарч ирдэг хэлц үгнүүдээс танилцуулж тайлбарлаж хичээлээ заах гэж байна. За тэгэхээр энэ удаагийн видео хичээл маань хэд сунжруулахгүй удаан биш байх учраас манайхан дуустал нь заавал үзээд заавал үг хэллгүүдэд тэмдэглээд байгаарай. За тэгэхээр 관용어 гэдгийг анхудаа сонсож байгаа яг юуг илэрхийлээд байгаа вэ гэдгийг мэдэхгүй сурагч нар маань байж магадгүй. Тэгэхээр багш нь Солонгос монголоор хамтд нь орчуулж танилцуулж өгье. За 관용어г бүгдээрээ солонгос хэлээр хэлж байгаа тохиолдолд 오랫동안 습관적으로 자주 쓰이면서 특별한 의미로 굳어지는 말. За багш нь монголоор орчуулж өгөх юм бол удаан хугацааны турш хэрэглэгдэж бүр аль хэдийн одоо хүн төрлөختөн те бидэнд хэвшил болчихсон өвөрмөц утгатай хэлц өгөөд хэлж байгаа гэсэн үг байна. Тэр ерөнхийдөө бол өвөрмөц утгатай, нууц утгатай өгнөд гэж ойлгож болно те. За жишээлх юм бол багш яг энийг тайлбарлахаар нэг зүйл санаад ороод идэв. Одоо орчуулгын салбарт орчуулагчаар сурж байгаа тохиолдолд болохоор бид нар яг ийм хэлц үгийг монгол хэл рүү яаж буулгах вэ гэдэг ч юм уу иймэрхүү орчуулагч ажилладаг. За тэгээд тэрэн дээр болохоор нэг юм араас тавих гэдэг үг яг юу гэсэн үг вэ гэж яагаад яг тухайн үед орчуулгын маань онлын багш маань зааж өгч ирсэн. Тэгэхээр араас тавих гэдэг утга яад ч юм ард нь нэг зүйл тавьж байгаа гэдэг утга өрөөсөө биш шүү дээ, тэ? Их нэрээ хуурж байгаа, нөхрөө хуурж байгаа ийм утга илэрхийлдэг. Тэгэхээр иймэрхүү өвөрмөц, нууц утгатай өгнүүдийг бид нар хэлц үг гэж хэлээд байгаа гэж ойлгоход хангалттай байна. За бидний хамгийн түрүүнд үзэх өнөөдрийн хэлц үг маань 가슴을 치다 буюу цээжээ зохих гэдэг утгаар шууд утгаар орчуулагдаж байна. За тэгэхээр цээжээ зохих гэдэг хэлэнгүүд манай сурагч нар маань их тохиолдолд тэгвэл багшаа цээжээ дэлдэх те ийм утгатай юм уу гэдэг. За тэгтээ үгүй байна. Цээжээ дэлдэх гэдэг утга маань монгол хэлэнд бол альва нэг зүйлд өнгөрч байгаа ч юм уу тиймэрхүү мэдрэмжийг төрүүлдэг хэлцэг байгаа. За тэгтээ солонгос хэлэнд бол англи тайлбарыг бүгд хамтдаа харж үзэх юм бол to feel very sorry and sad. За нэг альва нэг зүйлийн талаар нэлийн одоо гимс sorry мэдрэмж байна шүү дээ тий. За тэгээ sad мэдрэмж хоёр нийлсэн байгаа мэдрэмжийг илэрхийлнэ. За солонгос орчуулгыг харуул 마음 아파하고 답답해하다. сэтгэл санаа нийлэн өвдөөд 답답하다 ч үгс үгэлээ. Тавчдж байгаа. Иймэрхүү утга байна. Тэр альва нэг нөхцөл байдлын талаар тэр хүн гимсэн, давчидсан, гуниглсан ийм сөрөг утгатай хэлц үг гэж ойлгож байна. За тэгвэл багштай хамтдаа хэлц үгэн дээрээ жишээ үйлбэр хамт дараад үзье. 자, 여자친구와 헤어지고 나서 가슴을 치고 후회해도 소용없다. 자, найз өхөнтэйгөө салсны дараагаар 가슴을 치고 одоо хэдүүл энэ дэр юу гэж орчуулна. Цээжээ зохиотч гэдэг утга байх боломжгүй шүү дээ, тэ. Тэгэхээр нэлээ харамсаж шаналаад дахиад 후회하다. За, харамсан ч гэсэн ямар ч нэмэргүй ийм утгаар орж ирэх нь. За, тэгэхээр найз өхөнтэйгөө салсныхаа дараа гуниглаад харамсан ч гэсэн ямар ч нэмэргүй ийм утгаар орж иж болох нь шүү. Тэгэхээр 가슴을 치다 гэдэг бол сэтгэл мэдрэмжийг илэрхийлж байгаа сөрөг утгатай хэлц үг байна. Гуниглах, харамсах, сэтгэл санаа тавчдах, тавтапхада иймэрхүү утгуудаар орж иж болох нь. Ойлгомжтой байх. За бидний дараагийн үзэх хэлц үг маань болохоор 고개를 숙이다. 고개를 숙이다 буюу монгол хэлэн дээр толгой гудайлгах, толгой бүхийлгэх гэдэг утгаараа шууд тараад үзэж байгаа гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ номон дээр байсан хоёр тайлбарыг хараад үзэх юм бол to surrender or give in to someone. Тэр альва нэг зүйлэнд бууж өгж байгаа ийм мэдрэмжийг төрүүлж болох нь. солонгосыг уншвал 자존심을 버리고 누군가에게 항복하거나 굴복하다 шүү дээ. 굴복하다 гэдэг шинэ үг ах магадгүй. За тэгэхээр 자존심 буюу бардамжангаа хаяад хин нэгэнд 항복하다 гэдэг үг. За энэ манайхаа 행복하다 гэдэг үгтэй нэлээд адилхан харагдаж байгаа. Гэхдээ 항복하다 буюу одоо толгой бүхийлгэх, бууж өгөх иймэрхүү утгуудаар орж ирэх боломжтой. Бүхийх гэдэг утга хаана шүү дээ. Ер нь бол бүхийх гэдэг бол орчуулж болно гэсэн үг. За тэгвэл 굴복하다 гэдэг үг маань болохоор өөрөө бас яг адилхан одоо бууж өгөх, альва нэг хүчтэй уусад дагаар орох гэдэг ч юм уу иймэрхүү утгуудаар орж ирэх боломжтой байна. 굴복하다, 항복하다. бууж өгөх гэсэн утгууд ер нь бол илүү давмгаад үзэж байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр 고개를 숙이다 буюу толгой бүхийлгэх, толгой гудайлгах ийм утга байна шүү. За хэдүүлээ хамтдаа жишээ өгүүлбэрийг хараад үзье. 잘못을 하지 않았으면
고개를 숙일 필요 없다. 잘못을 하지 않았으면 고개를 숙일 필요 없다. За, 잘못을 하다 гэдэг чинь ерөөхдөө буруу зүйл хийхтэй. Буруу зүйл хийх гэсэн утга. Тэр буруу зүйл хийгээгүй бол толгой бүхэлдээ шаардлагагүй. Толгойг удаалгах шаардлагагүй. Ийм утга байна. Ойлгомжтой те. За, тэгвэл бидний өнөөдрийн жижиг хичээлийн маань хамгийн сүүлийн хэлцүүг маань 골치가 아프다. 골치가 아프다 буюу толгой өвдөх гэсэн утгаараа л дүүцэж болно гэсэн үг. За тэгвэл зүгээр яг ийм эрүүл мэндийн толгой өвдөлт юм уу үгүй юу гэдэг хэдүүл одоо хамтдаа хараад үзье. Англи болон солонгос тайлбарыг хамтдаа харцгаая. За эхнийсийн харуул to be very annoyed because of a situation causing trouble. За тэгэхээр хэдүүлээ энийг ойлгож байгаах гэж бодож байна. Альва нэг асуудал үүсгэсэн нөхцөл байдлын улмаас маш их бухимдж байгаа тохиолдолд хэдүүлээ энэ хэлцүүгээ ерөөхдөө ашиглах боломжтой гэсэн үг. солонгосыг уншиж үзэх юм бол 어떻게 해야 할지 몰라서 머리가 아플 정도이다. Одоо тэр ситуац нөхцөл байдлын талаар юу хийх ёстой вэ? Яах ёстойгоо мэдэхгүй байгаа болохоор толгой нь өвдөж байгаа. Тэгэхээр ийм тохиолдол хэдүүл ашиглах боломжтой. Тэгэхээр альва нэг ситуацаас болоод байгаа юм шүү дээ, тэ? Ситуэйшнээс болоод толгой өвдөж байгаа тохиолдол хэдүүл ашиглаж болох хэлцүү гэж ерөнхийд нь ойлгох боломжтой байна. За тэгвэл хамтдаа жишээ үлбэр харцгаая. 토비 시험까지 얼마 안 남았는데 준비하지 못해서 꼴치가 아파요. 토비 시험까지 얼마 안 남았는데 준비하지 못해서 꼴치가 아파요. 자, 토비 шалгалт хүртэл 얼마 안 남았는데 буюу нэг хугацаа үлдээгүй гэдэг илэрхийлж байгаа юм. Тэгэхээр тоби шалгалт хүртэл нэг хугацаа үлдээгүй байхад бэлдэж чадаагүй болохоор бүр толгой өвдөд байна. Тэгээ санаа зовоод байна шүү дээ. Яагаад санаа зовоод байна? Тоби шалгалтнаа бэлдэж чадаагүй болохоор. Тэгэхээр тэр ситуацаас үүдээд байгаа толгойн өвдөлттэй мэдрэмжийг хэдүүлэн энэ хэлцүүгээр илэрхийлэх боломжтой байна шүү. Ойлгомжтой байна. За ингээд бүгдээр өнөөдөр үйсэн 3 хэлцүүгээ хамтд нэг хараад үзье. 자, эхнийх нь 가슴을 치다, 고개를 숙이다, 꼴치가 아프다. 자, 가슴을 치다 гэдгийн багш нь жишээ өгүүлбэрийг уншиж өгье. Тэгэхээр бүгдээрээ шууд санахах гэж бодож байна. 여자친구랑 헤어져서 가슴을 쳐도 소용없다. 아이마다가 있어. 하여튼 고개를 숙이다 보여. 잘못을 하지 않았으면 고개를 숙일 필요 없어요, 여러분. 3번 골프만. 토피 시험까지 얼마 안 남았는데 준비하지 못해서 꼴치가 아파요. 여러분도 꼴치가 아프시죠? За тэгэхээр ийм 3 хэлцүүгийг өнөөдөр хэдүүлээ жижиг хичээлээр хамтдаа үзлээ. За төгсгөлийн хэсэг дээр мэдээж хөрхий дуугийн маань YouTube-ээс хараад шууд орж ирж байгаа сурагч нар маань байж магадгүй. Тэгэхээр Instagram дээр топиктэй холбогдолтой. За тэгээд баг зэрэг жижиг одоо Reels маягаар хичээлүүд оруулах ч юм уу иймэрхүү зүйлүүдийг маш ихээр хийж байгаа. За тэгээд манайх Instagram маань хөрхий дуугээ тайхамаа шууд гарч ирнэ. Тэгэхээр бүгдээрээ дагаад топиктэй холбогдолтой, тэтгэлэгтэй холбогдолтой мэдээллүүдийг цаг тухайд наваад яваарай гэж хүсэж байна. Бас нэмэлтээр яг одоогийн байдлаар манайхаа Facebook дээр ерөөсөө хөрхий дуу маань байхгүй байгаа. Тэгэхээр Facebook-ээс авах биш, Instagram болон YouTube-ээс хийдүүлээ хаагаад ороод ирээрэй. За ингээд өнөөдрийн маань YouTube дээр орсон хичээлтэй хамт байсан баярлалаа. Бүгдээрээ дараагийнхаа топиктэй холбогдолтой хичээлүүдээр олцгаая.